За их оронд минь хулгай нүрлээд хулгайсаар л байна. Урдуур сууж байгаа бүх хүмүүс 9 жилийн туршид би та нарын хулгайг ирсэн. Тэр хулгайг өнөөдөр 2 хуваагдаад нэгнийхээ хэргийг хаах болох, нуух болохдоор бүгдээрээ ярьж эхэлж байгаа шиг байна. Жиддүүгийн хулгай, төсвийн хулгай, тендерийн хулгай, хөгжлийн банкны хулгай, ковидын хулгай, төмөр замын хулгай, автобусны хулгай, нүүрсний сериал хулгай. Нүүрсийн хулгай 1-44 их найд дээр хулгайлсан. Ковидын үед та нар сэж зөвшөөрлөөр хааж агаад 3 км газарт 29 км газарт 3 сая төгрөгөөр тээвэр гэдэг байсныг 120 сая төгрөг болгож жагаад өдөржингөө шүнжгөө зөөж хулгайлцгаасан. Нүүрсний хулгай 2 аптек гэрээгээр замбрааг өндөр үн тавьж байгаа тэндээ хамгийн хямдхан нүүрсээ зарж хулгайлцгаасан. Нүүрсний хулгай 3 бортек 400 их найдын хохиролтой. Нүүрсний хулгай 4 гэрээний хулгай 4-5 компаниуд бүгдээрээ өнөөдрийг хүртэл $50,000 авдаг. Тэрнийг бүгдийн зөрүү мөнгөний хилийн цаана авчаад тээврийнхаа нэрээр оруулж ирж хулгайлцгаадаг та нар. Нүүрсний хулгай 5 харбины гэрээ 10 их найдын хохиролтой. Энэ бүх хулгаанаас бүгдээрээ илэрх болохдоор та нар бүгдээрээ энэ аль нь төрүүлж хулгаагаад арах уу гэдэг ийм л уралдаанд явж байгаа. Том хулгайчт нь жижиг хулгай одоо нөхдүүдөө бүгдийг хулгайныхаа мөнгөөр худалдаж аваад хоёр талтай гаргацсан хойноос жиргүүлсэн. Ямар ичиг хэрэг зэрэг юм бэ? Нардам мөнгө гэж зүгээр л дор тайдаг. Та нарын хулгай мөнгө чи ерөөсөө ил гарч чаддгүй. Тэр богдуулын ам болгонд байгаа тэр хауснууд бүгдээр харахгүй байгаа. Хотын төвийн зайсангийн үнэтэй байрууд бүгдээрээ харахгүй байгаа. Тэр мөнгөнөр бүгдээрээ та нарын худалдаж авсан байрнууд шүү дээ. Хулгайч нар мөнгөө дандаа тэрнийхээ дор нуудаг. Тэр чи эдийн засгт орж ирэхгүй хүмүүс ядуураад байна. Та нар баяжаал. Тэгээ өнөөдөр энэ хулгаан ингээд өнөөдөр бүгдээрээ ингээд жоохон удах юм бол та нар шиг өстой нэг бөөх ястаа нэг дэлгэж дуусах нэ. Тэрний хулгайч, тэрний хулгай, тэрний тендерийн хулгай, энэний хулгай соочлоор нэг юм. Тэгээд бид нар бас дээрээс нь мэднэ л дээ. Жижиг сажиггүй. Тэр бэт хийсэн хулгаанууд нь тэр гэрээ мэрэний хулгаанууд ястаа нэр. Лөөрчт нэрэ. Дүүрэн сууч анда. Янта та нар. За, ерөнхий сайд хариулъя. За, нүүрсний хулгайны асуудал анх 2002 онд ард иргэдийн залуучуудын жагсаалаар энэ Сүхбаатарын талбай дээр юу болсныг та бүхэн сайн санаж байгаа хаа. Энэний өмнө Адшаа гишүүн санаачлаад, Гамбол нарын гишүүд санаачлаад энэ нүүрсний сонсголын ажлын хэсэг, хяналт шалгалтын ажлын хэсэг анх байгуулагдсан. За, энэ шаардлагын дагуу улсын хурал дээр нээлттэй сонсгол зохион байгуулагдчихсэн. Энэ бол нүүрсний салбарын хялт байдлыг анх төрийн хяналтыг сайжруулах анхны томоохон алхам байсан. Ер нь тэгээд нүүрсний хулгайг тодголтой иргүүд бол төмөр зам, олборлолт, тээвэрлэлт, борлуулалт, худалдаа авалттай холбоотой системийн зөрчлүүдийг хамаарч байгаа юм. Нийтдээ 124 хэргийг мөрдөн шалгаж 88 хэрэг нь шүүгээр шийдвэрлэгдээд байна. 20 хэрэг шүүгээр шийдвэрлэгдээгүй, хэлцэгдээгүй байна. 48 хэрэг мөрдөн байцаалтын шатанд байна. 25 онд нийтдээ 48 хэргийг үнэлгээ өргөцсөн үндслээр одоо хэрэг нэ шалгаж байна. 40 хэрэг мөрдөн байцаалтын шатанд байна. Энэ бол ерөнхий сайд 5 толгойд онцгой дэглэм тогтоосны дараа хулгай олон хэлбэрийг ээлжилж компани орлого үр ашгийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд нөлөөсөн. Одоо таны яриад байгаа тэр олон гэрээнүүдийг ил тод болгож ард түмний хяналтанд орууллаа. Манай засгийн газар нэгч нууцаар гэрээ хийгээгүй. Цаашдаа ийм зарчим байж болохгүй гэсэн зарчим гаргасан. Ард түмний хяналтанд бай гэсэн ийм зарчим гаргаж байгаа. Энэ тэгвэл хар сэрэн дийлдэхгүй юм билээ. Үнэнч бай, худлаач бай, зөвч бай, бурууч бай. Ингэжээж бид нөгөө баялагын менежментээр зөв хэрэгжүүлж, баялагын сангаа хэрэгжүүлж чадна гэж үзсэн. Энэ бол биднээс нөгөө хамтарч хийсэн үндэсний хуулийн нэмэлт өөрчлөлтийн маань амин сүнс учраас эннийхээ төлөө бид зүтгэж байгаа. Хэнийг нэг буруутгах гэдэг биш. Энийг чинь нийтээрээ ойлгож хэрэгжүүлж
төр дээрээс парламент засгийн газар хамтарч ажиллаж иж би энэ бодиттой хэрэгжиж гэнэ гэж итгэсэн. Одоо онцгой дэглэмийн хугацаанд гэхэд одоо амнаатан тэргээ шүүмжлээд энэ өнгөрсөн 15 жилийн хугацаанд түүхэнд хамгийн өндөр одоо борлуулалт бит хэмжээгээр хийлээ шүү дээ. Сарын дундаж борлуулалтыг 1.6 дахин нэмэгдүүлсэн энэ хулгай зэрэгэдэд тэмцснээр 5 толгой дээр. Биржийн тээвэрлэлтийг 2 дахин, экспортыг 1.3 дахин, орлогыг 1.3 дахин, олборлолтыг 1.2 дахин нэмэгдүүлсэн нь энэ онцгой дэглэмийн хугацаанд бүх шатанд нь байсан хулгай зэрлэгийг тэр хулгай зэрлэгийн цаана нэг хүн суртал чиглэл үүдэг байхгүй. За тэгчүүл ингээ хөдлөн, ингэчүүл ингээ хөдлөн гэдэг дандаа юм текст саадууд. Эднийг арилгаж иж энэ өөрчлөлт шинжилчүүд хийж байгаа маа. Энтэй чинь тэмцэж, дээрээсээ доошгүй бүгдийг анхаарах юм байна гэж шаардлага тавьж, тэгвэл доороо за дээрээсээ заачдаг. Дээд дарганараа яах ч үгээс та нар доороо болохоор одоо бүгд ингэж ийн гэсэн. Энэ 5 толгой төрийн эмчийн компаниудад тогтсон баг соёл болцсон юм хулгай схем байна гэж бид үзэж энийг шалгуулсан. Шалгалтын ажил явуулсан. Сүүлийн 3 сарын хугацаанд нийт 81 удаагийн биржийн арилжаа амжилттай хийж 392.8 сая долларын үнэтэй 7.1 сая тонн нүүрс биржээр арилжлаа. Энэ бол өнгөрсөн 7 сарынхаас өндөр үнэ байгаа шүү. Ингэж бод үрдэн өгөөд байгаа байхгүй юу? Одоо 9-р сард бол монголчууд түүхэндээ хамгийн өндөр буюу анх удаа 3.2 сая тонн нүүрс экспортлолоо. Энэ бол онцгой дэглэмийн хугацаанд нүүрсний экспортыг 5 толгойд нэмэгдүүлсний үр дүн байна. 2025 онд 7 дугаар сард гэхэд 1.9 сая тонн, 8 дугаар сард 2.7 сая тонн, 9 дугаар сард 3.2 сая тонн нүүрсийг Гашин Сугат ангийн бомтоор одоо экспортлсон. Энэ бол хулгайтай тэмцэний үр дүн. Ингэжээж бид нэр одоо энэ эдийн засгийн эргэлтээ сайжруулж, энэ багш эмчнэрийнхаа цалин нэмэгдүүлж, эдийн засгийн